сайн байцгаана уу? Daily Learning Lab-ийн видеонд татаа морилно. За анх удаага энэ channelд орж ирж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулъя. Намайг Эрдэнэ Зовд гэдэг. Би IELTS-ийн 2 удаагийн 8 оноотой. За тэгээд Англи улсад химийн инженерийн чиглэлээр суралцаж First Class Honors буюу улаан дипломтой төгссөн байгаа. За тэгээд өнөөдөр болохоор Question and Answers буюу асуулт хариултын видео хийж байна. За асуултаа болохоор Instagram, Facebook, тэгээ YouTube дээр дагдаг хүмүүсээсээ асуусан байгаа. За нийт 30 асуулт ирснээс би 14 асуулт болгоод багцлаад багасгасан байгаа. За эхний асуулт нь болохоор яаж хэл сурах вэ? Нэг л ивэ олохгүй байна гэсэн ийм асуулт байна. За тэгээ дээрэс нь яг хаанаас нь яаж эхлэх вэ гэдэг энэ хоёр асуултыг багцлаад хариулъя. За эхний ээлжинд дөнгөж эхэлж байгаа болвол текстээ эхлэе гэж бодож байгаа юм бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл маань бол төвшөнгөө тодорхойлох. За төвшөнгөө тодорхойлохын тулд хамгийн баттай ийм олон улсын стандарт вебсайт бол British Council-ийн вебсайт байгаа. British Council-ийн вебсайтэнд бүртгүүлээд тэг үнгүү төвшнөө тодорхойлох боломжтой. Хамгийн гол нь төвшнөө тодорхойлж байхдаа тусламж юм уу те Google-ээс хайх ч юм уу тиймэрхүү зүйл хийхгүй байх хэрэгтэй. Яг өөрийнхөө төвшинг 100% үнэнчээр тодорхойлж ийж дараа нь ямар алхам авах вэ гэдгээ тодорхойлох учраас яг төвшнгөө яг үнэнч зөвөр тодорхойлоод тэгээд А1 байна уу, Б1 байна уу гэх мэтчлэн левелээ тодорхойлно гэсэн үг. CEFR levels гэх юм бол одоо англи хэлний төвшөнтэй бүх мэдээлэлүүд гараад ирдэг. За vocabulary гэх юм бол за энэ төвшөнд хэдэн үг цээжилсэн байх ёстой. Яг ямар үгнүүд цээжилсэн байх ёстой гэх мэтчлэн PDF файлууд хүртэл гарч ирэх боломжтой байдаг. За тэгээд бие даанс суралцах боломжтой төвшин бол B1-ээс эхэлдэг. За А1, А2 төвшөндөө бол багштай юм уу эсвэл видео сургалт аваад ч юм уу сайжруулах юм бол илүү хурдтай сайжирна. Яагаад вэ гэх юм бол хэрвээ та англи хэлийг цэгцтэй тэгээ яг энэ төвшөнд эрэхтэй одоо файл, материал, дүрмүүдийг ингээ багцлаад өгсөн тийм сургалтуудад суух юм бол илүү хурдтай сайжрах боломжтой. За миний хувьд гэх юм бол би бас видео курсууд бэлтгэсэн байгаа. А1 төвшөнд буюу анхан суралцагчдад зориулсан видео сургалт маань бол байгаа. Courses.cg Daily Learning Lab.com гэдээ орох юм бол хоёр сургалт одоохондоо байгаа. А1 тэгээд IELTS-ийн сургалт байгаа. Анхан дунд төвшний сургалт нь болохоор удахгүй 9 сарын ихээр гарах болно. Арай агсан төвшөнд байгаа бол ямар зорилгоор англи хэлийг сураад байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Одоо хүссэн мэрэгжлээрээ сурах гад IELTS өгөхөд бэлтгэж гин үү? Эсвэл зүгээр өөрийнхөө сонирхсан сэдвэрээ ямар нэгэн өгүүлэл уншаад ойлгохыг хүсэж байна уу? Гэх мэтчлэн зорилгууд ингээ өөр байгаа. Зорилгоо тодорхойлоод тэнгуүтээ тэрнийхээ төлөө өдөр болгон алхмууд хийх хэрэгтэй. Миний өгдөг зөвлөгөө гэх юм бол яг өөрийнхөө сонирхсан сэдвэр уншаад судлаад явах хэрэгтэй. Одоо жишээ нь хэрвээ аним үзэх дуртай болвол Reddit дээр бичсэн одоо хүмүүсийн discussion буюу ингээ хэлэлцүүлгийг уншдаг ч юм уу те. Яг сонирхлоо дагаад юмнууд уншаад тэгээд хүмүүстэй харилцаад явах юм бол илүү хурдан сайжирна. Дараагийн асуулт нь болохоор маш их ирсэн асуулт байгаа. Ярих чадвараа яаж сайжруулах вэ гэдэг асуулт байгаа. Энэ асуулт бол маш олон хүнээс ирсэн. Ярих чадвараа яаж сайжруулах вэ? Яриагаа хэрхэн сайжруулах вэ? Яриагаа сайжруулах гэхээр ярих хүн олдохгүй байх нь яах вэ? Гайгүй ойлгоод байгаа хэрнээ ярьж чадахгүй байна. Гадаад хүнтэй ярихад дүрмээ мартаад хэцүү юм аа. Үйлбэрээ зүг зэгстэй хэлж чаддаггүй гэх мэтчлэн ийм асуудлууд байна. За өөрийгөө жишээ болгоод авч үзье. Би болохоор 12 наснаасаа эхлээд англи хэл дээр хүүхдэд зориулсан контентуудыг үзэж өссөн. Тэгээд тэрнийхээ тусламжтайгаар юу нь бол ойлгож эхэлсэн. Гэхдээ ярих чадвар бол маш сүүлд хөгжсөн. Яг гэх юм бол өөрөө introvert хүн байгаа. Тийм учраас хүмүүстэй ингэж амархан яриа өдөж чаддаггүй төрлийн хүн байгаа. Тийм учраас ярих чадвараа яг ингээ бүр тулсан үед л ашиглаж эхэлсэн. Бүр яг орчинд нь очиод тэгээд англиар ярихаас өөр сонголтгүй болсон тийм үедээ ашиглаж эхэлсэн баг. Англи хэлний сургалтанд гадагшаа яваад тэгээд ангийнхаа хүүхдүүдтэй ингээ ярилцах хэрэгтэй тий. Ангид сурж байгаа хамт суралцагч нартайгаа ингээ ярилцаж найз нөхөд болцоох хэрэгтэй болсон. Тэгээд ерөнхийдөө англиар ярьж эхэлсэн байгаа. Тэрнээс биш ерөөсөө ярьж чадахгүй байсан. Ялангуяа монгол хүнтэй бол би англиар ярих ер нь монголчууд хоорондоо ингээ англиар ярих хаар нэг тийм сонин санагдаад тий. Зүгээр л монголоор ярьчих юм дээр ингээ маяглаад байгаа юм шиг тий. Гэс санагддаг. Тийм учраас яг ингээ гадаад хүнтэй ярьчих юм бол илүү дээр. За тэгээ дээрээс нь тэр гадаад хүн дүрмийг чинь ч юм уу тий эсвэл ингээ англи чадварыг чинь ихэвчлэн бол нэг амар детальчилж ингээ сонсдгоо. Яг ингээ ойлголцож байх юм бол зүгээр гэдэг. Яг үгэх юм бол гадаадд амьдарч байгаа зөндөө олон хүмүүс
маш их дүрмийн алдаа гаргасан ч гэсэн 100% ингээ ойлголцоод ингээд ажиллаад амьдраад болоод яваад байгаа учраас дүрмэн дээр хитрхи их бас ингээд фокуслах хэрэг байхгүй. Одоо жишээ нь би ингээд гадаад хүнтэй ирж байхдаа IELTS 8 оноотой ч гэсэндээ маш их алдаа гаргадаг. Гэхдээ тэрийгээ нэг амар засахгүйгээр ойлгож байх юм бол нэг амар засахгүй ингээл яваад байдаг. Ингээ дотроо гэхдээ дүрмийн алдаа гаргачлаа да. Энийгээ яах юм бол доо гэж дараа нь ингээ бодож агаад засдаг. Хэрвээ яг ингээ унган англи хэлтэй хүнтэй ярьж ах юм бол энэ чи юу гэдэг вэ, яадаг вэ гэд ингээ асуугаад засаалаад ингээ явцдаг. Яг унган англи хэлгүй хүн бол өөрсдөө бас ингээ байнгын алдаа гаргаж ярьдаг учраас ингээ хамаагүй. Тийм учраас гайгүй ойлгоод байгаа хэрнээ ярьж чадахгүй байна гэсэн асуудал бол 100% окей. Тэгээ дүрмийн алдаа гаргах нь бас 100% окей. Багаар ингээ ярьсаар байгаа сайжирдаг учраас оролдоод байх хэрэгтэй. Ямар нэгэн санаа зовсон асуудал дээрээ бүр айхтар төвлөрөхгүйгээр хамгийн гол нь communication буюу ингээ ойлголцож гин үү гэдг нь хамгийн чухал зүйл байгаа. Тэгээд эхлээд мэдээж ойлгож ийж дараа нь ярих чадвар нь өсдөг байгаа. Одоо listening, reading хоёр нь сайжирсныхын дараа speaking, writing хоёр нь сайжирдаг. Ихэнх хүмүүстэй бол тэгдэг. Тийм учраас санаа зовох зүйл байхгүй. Яриагаа сайжруулах гэхэд ярих хүн олдохгүй байна гэдэг дээр болохоор гадаад хүнтэй ярихын тулд гадаад найзтай болно гэсэн үг тийм. Онлайнаар зөндөө Facebook группүүд бий болсон, англиээ сайжруулах, адилхан одоо IELTS бэлдэж байгаа ч юм уу тийм хүмүүсээ олох маш амархан болчихсон байгаа. Тийм учраас онлайнаар ингээ ярьж болж байна. Эсвэл Улаанбаатарт бас ингээд bla bla language янз бүрийн гадаад хүмүүстэй ярилцах боломжтой тийм ивентүүд бас байгаа. Тэрийг судлаад тэгээд оролцоод явах боломжтой. Одоо AI-ийн тусламжтайгаар маш олон аппликейшнуд гараад ирсэн байгаа. Тэд нар болохоор сарын нэг $5 ч юм уу $8 ч юм уу маш гайгүй үнээр AI-тай ингээ ярилцах боломжтой болсон байгаа. Өөрийнхөө ашигладаг ганц аппликейшн маань болохоор Duolingo байгаа. Duolingo дээр бас ингээд дуудлагыг нь сайжруулах тийм дасгалууд байдаг. Duolingo бол дайггүй. Гэхдээ бүр яг ингээд AI гарч ирээд тантай ингээ ярих хэмжээний тийм аппликейшн бол биш. Яг speaking дээр төвлөрсөн аппликейшнуудыг туршиж үзээд өөртөө тохирохыг нь ашиглаад явах боломжтой болсон байгаа. За дараагийн маш их ирсэн асуулт болохоор шинэ үг яаж цээжлэх вэ гэдэг ийм асуулт байгаа. За асуултуудыг унших юм бол үг цээжлээд л утгагүй мартаад байх юм. За дүрм бас үзээд шууд мартаад ах юм. Яаж үр дүнтэй үг цээжлэх вэ? Мартахгүйгээр яаж шинэ үгнүүдээ үр дүнтэй цээжилдэг вэ? Шинэ үгээ яаж цээжилдэг вэ? Өдөрт хэдэн үг суралцах ёстой вэ? Үгийн сангаа яаж ахиулах вэ гэсэн ийм асуултууд байна. За spaced repetition гэдэг арга байдаг. За энэ нь болохоор анх нэг үгийг сурсны дараа дахиад олон удаа давтчихж long term memory буюу урт хугацааны ой санамжинд нь суудаг байгаа. Distribute буюу хуваарлах гэдэг үгийг сурлаа гэж бодъё. За энэ үгийг урт хугацааны ой санамжиндаа хийхийн тулд яг шинээр сурсныхаа дараа маргааш нь давтах хэрэгтэй. За маргааш нь давсны дараа тэр өдрөөсөө 3 өдрийн дараа дахиад давтах хэрэгтэй. За тэгээ хамгийн сүүлд давтсан тэр өдрөөсөө хойш 7 хоногийн дараа, тэгээд 14 хоногийн дараа, тэгээд 1 сарын дараа, тэгээд дахиад 3 сарын дараа давтчихж яг ой санамжинд нь урт хугацаагаар ингэж хадгалагддаг гэсэн судалгаанууд гарсан байгаа. За ингэж давтахын тулд шинэ үгээ сурчаа тэгээд нэг юм календар шиг зүйл бий болгох хэрэгтэй гэсэн үг. За өдөрт би 20 үг цээжлэн. За тэгээ энэ 20 үгээ яг ингээд урт хугацааны ой санамжиндаа хийхийн тулд ийм өдрийн зайтайгаар ингэж давтах хэрэгтэй байна. За давтахтаа болохоор өөрөө ийм флаш карт маягийн зүйл хийж болно. Картаар цээжилж болно. Эсвэл онлайнаар Quizlet, Anki гэх мэтчлэн вебсайт болон аппликейшнууд дээр давтах боломжтой. За тэгээд IELTS бэлтэж авах юм бол миний бэлтгэсэн 1200 үгтэй ийм IELTS-ийн үгийн сангаа баяжуулах ийм ном байгаа. E-book буюу өөрөө хэвлээд үзэх боломжтой ийм ном байгаа. За энийг надтай холбогдоод мөн авч болно. Шинэ үгнүүдээ ашигласан ийм story буюу түүхийг оруулж өгсөн байгаа. За ингэснээр болохоор яг үгээ өгүүлбэрт ашиглаж сурна. Тэгээд дээрээс нь сонирхолтой өгүүлэлэг уншчихна. За тэгээд номны маань бас өөр давуу тал нь болохоор язгуур нэгтэй үгсийг нь бас өгсөн байгаа. За derive гэдэг үг нь гарган авах гэсэн утгатай. Word family буюу язгуур нэгтэй үг нь болохоор derivation гэдэг ийм нэр үг бас байгаа. Тэр нь болохоор үүсэл гэсэн утгатай байна. За derivative гэдэг үг байна. За энэ нь болохоор үүсмэл, дайвар бүтээгдэхүүн гэсэн утгатай байгаа. За тэгэхээр нэг ийм үг цээжилснээрээ дахиад ийм 2 үг цээжлэх боломжтойгоор ингэж хийсэн байгаа. За иймэрхүү 70 өгүүлэлттэй ийм ном байгаа.
За тэгээд монгол хүмүүст зориулсан учраас монгол хүмүүс оруулсан ийм өгүүлбэрүүдийг зохиосон байгаа шүү. За тэгээд e-book авахыг хүсвэл Instagram болон Facebook-оор холбогдоод авах боломжтой. За тэгээд танилцуулгыг нь үзхийг хүсвэл courses.dailylearninglab.com гэдээ ороорой. Нэмэлтээр бэлгэнд нь 30 phrasal verbs гэсэн номоо бас өгж байгаа. За энэ нь болохоор холбоо үйл үгтэй. Тэгээд жишээ өгүүлбэртэй ийм ном байгаа. За өдөрт хэдэн үг цээжлэх ёстой вэ гэдэг ийм асуулт байна. За энэ асуултын хариулт нь болохоор англи хэлний төвшнгөөс бас хамаарна. За А1-ээс А2 төвшөнтэй байх юм бол өдөрт ойролцоогоор 10 үг цээжлэх хэрэгтэй. Дунд шат буюу B1-ээс B2 төвшөнд болохоор өдөрт ойролцоогоор 20 үг цээжлэх боломжтой. За тэгээд бүр advanced level болоод явчих юм бол 20-оос 30 үг цээжлэх боломжтой. Ингээд дээшлээд яваад байдаг. За дараагийн асуулт нь болохоор сонсоод уншаад ойлгож байгаа боловч илэрхийлж хэлэх бичих чадвар дутагдаад байна. Хаанаас эхэлж сайжруулах вэ гэсэн байна. Бичих чадвар болохоор ярих чадвартай адилхан хамтдаа бараг явж байдаг. За ярих дээр болохоор яг шууд бодонгуудаа ингээ хэлж байгаа. Бичих дээр болохоор жоохон бодож агаад арай удаанаар ингээ бичих боломжтой. Тэгэхээр өөрийн мэддэг сэдвийн талаар янз бүрийн бичвэрүүдийг бичиж болно. За тэгээд бичвэрүүдээ ChatGPT эсвэл өөр AI-уудын тусламжтайгаар зөв болгож болно. Дүрмүүдийг нь засуулаад яагаад энэ чи би ингээ алдчихв? Ямар дүрмэн дээр алдчихв гэх мэтчлэн асуултуудыг асуугаад бичвэрээ сайжруулах боломжтой. Бас өөртөөгөө ярьж болно. Бичих чадвараа сайжруулахын тулд бас ярих чадвараа хамтдан сайжруулах боломжтой байдаг. Ерөнхийдөө өөрөөсөө асуулт асуугаад тэгээ хариулаад өөрийгөө утсан дээрээ рекорд хийгээд дараа нь буцааж сонсоод тэгээ алдаагаа тодорхойлох бас боломжтой байдаг. Алдаагаа тодорхойлох нь маш чухал байдаг. Тийм учраас яг ингээ бичиж эхлэх хэрэгтэй, ярьж эхлэх хэрэгтэй. За өөрийнхөө жишээн дээр ярих юм бол англи хэлний бичих чадвар хизээ сайжирсан бэ гэхээр IELTS-д бэлдэж эхэлсэн үед л маш их сайжирсан. Яагаад гэх юм бол эссе бичих шаардлагатай байдаг. Эссений төрөл болгон дээр нь эссе бичиж ингээд дадлага хийж явах үедээ бичих чадвараа сайжруулад тэгээд model answer буюу жишг хариултуудыг өөрийнхөө эссетэй харьцуулаад тэгээд яаж сайжруулж болохоор байна гэдгийг ингээ харсаар байгаад өгүүлбэрийн эхлэлүүд нь ямар байна, энэ эхлэлүүдийг ашиглах юм бол илүү гоё болох юм байна гэх мэтлэн суралцаар байгаад бичих чадвараа сайжруулсан байгаа. За дараагийн асуулт нь болохоор яаж төвшнгөө хурдан хугацаанд сайжруулах вэ гэсэн асуулт байна. За энэ бол ерөнхийдөө хэр их цаг зарцуулж байна. Тэгээд тэр цагаа үр дүнтэй ашиглаж чадж байна уу гэдгээс л хамаарна. За бүр маш хурдан хугацаанд гэх юм бол яг тодорхой сургалтанд суувал хурдан сайжирна. За дээрэс нь уншиж, харж, үзэж байгаа бүх зүйлсээ англи хэл дээр болгох хэрэгтэй. Хэл сурж байгаа хүмүүс энийг алдан болохоор заавал ингээ монгол руу орчуулж ойлгох гэдэг. Тэгхгүйгээр шууд англиар ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж монгол багш нар заахтаа бол хурдан ойлгуулахын тулд мэдээж орчуулж зааж байгаа. Гэхдээ яг бүр тархинд чинь англиар ойлгох эд эс бий болж иж англиар сэтгэж ярих боломжтой болно. Тийм учраас бүх зүйлээ англи хэлээр болгох хэрэгтэй. Монголоор үзэж байгаа зүйлсүүдээ бүгднийг нь багасгах хэрэгтэй. Тэгээд үзэж харсан зүйлсүүдээ ингээ англиар тайлбарлаж хүмүүст ингээ ярьж ойлгуулах хэмжээнд хүртлээ ингээ ярьсаар байх хэрэгтэй, бичсээр байх хэрэгтэй, сонссоор байх хэрэгтэй. За тэгээд төвшнгөө хурдан сайжруулахын тулд мэдээж одоогийн төвшнгөө зөв тодорхойлох хэрэгтэй. За тэгээд дараагийн төвшөндөө шаардлагатай дүрмүүд нь юу байна? За тэгээд vocabulary буюу үгийн сан хэдэн үг цээжлэхээр байна гэдгээ харах хэрэгтэй. Тэгээд төвшөндөө тохирсон үгнүүдээ цээжлээд тэр үгнүүдээ өгүүлбэрт ашиглаж сурах хэрэгтэй. За өгүүлбэрт ашиглахын тулд дүрмүүд шаардлагатай болно. За тэгээд дүрмүүдээ бас шинэ үгнүүдээ хоёуланг зэрэг дадлага хийж эссе бичиж тэгээд дээрэс нь хүмүүстэй ярьж ингэж өөр юм болгож авах хэрэгтэй. Дараагийн асуулт маань болохоор хэдэн жил хэл сурж байгаач сурсангүй А1 төвшөнтэй л байна. Яаж хурдан сайжрах вэ гэсэн мэт. За А1 төвшөнтэй хүн бол өдөрт 10 шинэ үг цээжлэх боломжтой байдаг. За тэгэхээр тэр шинэ үгнүүд маань болохоор яг өдөр тутам ингээ ашиглагддаг гэр дотор ч байгаа эд зүйлс одоо ширээ, галт тогооны хэрэгсэл гэх мэт эдэн зүйлсүүдээ бүгднийг нь англиар нэрлэж сурах хэрэгтэй. За тэгэнгүүтээ тэр үгнүүдээрээ өдөр тутам хийдэг зүйлсүүдээ англиар өгүүлбэр болгож сурах хэрэгтэй. Тэгээ өгүүлбэр болгохын тулд мэдээж дүрм хэрэгтэй болно те. Монголд ирсэн гадаад найзууд
маань монгол хэлийг бас ингээд сурахдаа гэртээ байгаа бүх зүйлсүүдээ монголоор ингээд бичсэн. Тэгээд наацсан байсан. Хөрөгчөн дээр хөрөгч гэж бичсэн. Санал дээр санал гэж бичсэн ч юм уу тийм байсан. Тэр нь бол өдөр болгон ингээд харах учраас сурахаас өөр аргагүй тийм байдалд оруулсан. Тийм зүйлийг хийсэн байсан нь надад бас үр дүнтэй санагдсан. Тэгэхээр үүнийг бас та хэрэгжүүлж болох нь байна. За тэгээд А1 маань болохоор beginner буюу анхан шат учраас тодорхой хэмжээнд хүнээс тусламж авах хэрэгтэй байдаг. Ямар нэгэн үн заасан тийм сургалтанд бас бүртгүүлчих юм бол тодорхой хэмжээнд өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мөнгөө зарцуулж байгаа учраас хүмүүс илүү идэвхтэй оролцох тэр үндэс нь ингээд тавигддаг. Тийм учраас би ер нь бол сургалтыг бас зөвлөдгөө. За дараагийн асуулт. Би дааж англи хэл сурч байгаа юм аа. Тэгээд яг өөрийнхөө хийгээд байгаа зүйлээ зөв зүйл гэдгийг мэдэхгүй байна гэсэн юм асуулт байна. За би дааж бэлдэж байгаа үед хамгийн гол асуудал нь болохоор алдаагаа сайжруулах зөвлөгөө авах боломжгүй байдаг. Гэхдээ AI гарсан учраас алдаагаа засуулаад явах боломжтой болсон болохоор би дааж сурахад маш их тусалцаа хаасаагүй байна интернет дээр. За тэгээд би дааж суралцж байгаа үедээ хамгийн гол нь listening, speaking, reading, writing гэдэг дөрвөн чадвараа дөрвөлнгийн зэрэг авч явах хэрэгтэй. За 7 хоногийн төлөвлөгөөгөө харах юм бол нэгд өдөр хэрвээ listening тэгээд reading-ийг хийсэн бол дараагийн өдрөнд speaking, writing хоёроо хийх хэрэгтэй. Гэх мэтчлэн ингээд сөүлжлүүд явах хэрэгтэй. Тэгээд би дааж суралцж байгаа үед өөрийгөө бас тэмдэглээд явах хэрэгтэй. За өнөөдөр би юу хийсэн бэ? Reading хийсэн бол хэдэн хуудас уншсан байна гэх мэтчлэн. Өчигдөр хэрвээ reading хийсэн бол өчигдрийн уншсан юмаа бодож агаад өөрийнхөө үгээр бичиж болно. Эсвэл ярьж болно. Гэх мэтчлэн ингээ уншсан, сонссон зүйлээ буцаагаад ингээд өөрөө илэрхийлж чадчихна уу? Тэгээ тэгж шалгаж болно. Дээрээс нь өөр нэг арга нь болохоор бусад хүмүүст заах байдаг. Хүмүүст ингээд заах үедээ яг ингээд өөрөө ойлгосон байна уу гэдгээ мэдэрдэг. За тэгээд ойлгосон зүйлээ бусад хүмүүст ингээд хэлэнгүүт таны удаан хугацааны ой санамжинд нь илүү баттай орж өгдөг бахнэ. Тэгэд ер нь бол өөрийнхөө сурах арга барилыг бас олох хэрэгтэй. Яг нэг хүн унших дуртай бол маш их ном уншаад англиээ сайжруулж болж байна. Гэхдээ унших дургүй хүн бол яг ингэж кино маш их үзээр байгаа бас сурсан хүмүүс байдаг. Тийм учраас яг хийхэд илүү гоё байгаа зүйлээ хийх хэрэгтэй. За дараагийн асуулт нь болохоор дүрмээ мэдээд байгаа хэрнээ зөв орчуулж чадахгүй бас хэрэглэж чадахгүй байх юм аа гэсэн байна. Тэгэхээр одоо дүрмээ ашиглаж мэдэхгүй байна гэсэн үг. Одоо дүрм үзлээ тэнгуүтээ тэр дүрмээрээ маш олон өгүүлбэр зохиож иж өөрийнхөө болгоно. Дээрээс нь юм уншиж байгаа бол эсвэл юм үзэж байгаа бол энэ ямар дүрмээр бичсэн байна вэ? Энэ ямар дүрмээр ярьж байна вэ гэдгийг нь тодорхойлоод явах юм бол бас илүү зүгээр. I will do my homework tomorrow. Би гэрийн даалгавраа маргааш хийнэ гэх юм бол in future simple tense байна гэж тодорхойлж эхлээ сурах хэрэгтэй. За тэгээд зөв орчуулж чадахгүй гэдэг нь маань болохоор өгүүлбэрийг ер нь л орчуулах шаардлагагүй. Англи хэл зүгээр ашиглаж сурах гэж байгаа бол орчуулгын англи хэл гэдэг чинь бүр өөртөө те орчуулагч болох гэж байгаа бол арай өөрөөр суралцна. Гэхдээ би бол орчуулагч бэлддэг хүн биш учраас яг ингээ англи хэл сурж байгаа хүмүүстэй бол нэг юмэр орчуулаад байх хэрэггүй. Зүгээр ингээд толгой дотроо ойлгоод энэ ингэсэн юм байна тэгсэн юм байна гэд хар яриагаар өөрөө зөв ойлгож чадж гэнэ үү гэдгээл тодорхойлчих юм бол that's fine. За тэгээд нэг анхаарах зүйл нь болохоор бид нар болохоор үйл үгээ хамгийн сүүлд хэлдэг. Англи хэл болохоор үйл үгийг чухалж хэлдэг. Үйл үг нь илүү чухал. Урталт нь ордог бахнэ. За дараагийн асуулт нь тодорхой зорилго тавихгүй байгаа учраас сайжрахгүй байна гэж байх уу? Тийм гэж хариулнаа. Тодорхой зорилго маш их хэрэгтэй. Одоо хамгийн түрүүнд хэлсэндээ төвшнгөө эхлээд тодорхойлцгоё. Тэгээд дараа нь ямар төвшин рүү зорж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох нь. За одоо би жишээ нь B1 төвшөнтэй гэх юм бол C1 төвшөнд хүрмээр байна гэх юм бол B2 төвшний бүх зүйлийг мэдчихэж C1 төвшөнд хүрэх нь тий. Тэгэхээр B2 төвшин дээр юу мэдсэн байх ёстой вэ? B1 төвшин дээр юу мэдсэн байх ёстой вэ гэдэг бүх зүйлээ гаргаж ирээ, дүрмүүдээ гаргаж ирээ. За би энэ дүрмийг энэ 7 хоног үзнэ. За тэр дүрмийг дараа 7 хоног үзнэ. B1 төвшөнд байх юм бол өдөрт 20 үг цэглэх боломжтой. Тэгэхээр би өдөрт 20 үг цэглэнэ. Эсвэл 7 хоногт би 50-аас 60 үг цэглэнэ ч гэдэг юм уу. Ийм барьцтай зорилго тавиад тэнгуүтээ тэрийгэ өдөр болгон тэмдэглээд тэгээд бас зорилгоудаа календар дээр за би энэ өдөр тэдэн үг цэглэнэ. За тэрийгэ хийсэн байна уугүй байна уу гэдгийг тэмдэглээд явах хэрэгтэй. Тодорхой зорилго байхгүй байх юм бол жоохон барьцгүй сайжраад байгаа мó сайжрахгүй байгаа мó гэдгийг мэдэхгүй хэл сурахад хэдийн хэр хугацаа шаардлагадах вэ гэдэг энэ асуултанд хариулъя. A1-ээс A2 төвшөнд хүрэхийг хүсвэл 100-аас 200 цаг англи хэл
сурах хэрэгтэй. За А2-оос B1 түвшинд хүрэхийн тулд 200-аас 300 цаг зарцуулна. За B1-ээс B2 түвшинд хүрэхийн тулд 300-аас 400 цаг зарцуулна. За тэгээ B2 түвшинд хүрсэн байхад ерөнхийдөө олон улсын бүх хүмүүстэй харилцаад дээд сургуульд сурах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр нийтдээ бүр 0-оос эхэлж байна гэх юм бол 600 цаг англи хэлийг нүджиж та дээд сургуульд сурах боломжтой тийм англи хэлэнд хүрнэ. За дараагийн асуулт нь IELTS-ийг хэрхэн яаж өгдөг вэ? IELTS-д бэлдэх онлайн сургалт байгаа юу? Pre-IELTS ч юм уу гэсэн байна. За IELTS-ийг хэрхэн яаж өгдөг вэ гэдэг нь болохоор онлайнаар бүртгүүлдэг. IELTS.org гэдээ орно. За тэгэнгүүтээ Улаанбаатар төгөх юм бол Mongolia Улаанбаатар гэж сонгоод за тэгээд 3 сонголт байгаа. Ер нь бол үнэ төлбөрийн хувьд адилхан. Яг ингээд шалгагч нар нь ч гэсэндээ яг стандартын дагуу IELTS-аас баталсан газрууд учраас яг адилхан байгаа. За computer based эсвэл paper based гэдэг хоёр сонголт байгаа. Компьютер дээр өгж болно, эсвэл цаасаар өгж болно. Ерөнхийдөө хоёулаа яг адилхан стандарттай. Бичгийн хэв нь тийм сайн биш хүмүүс байх юм бол computer based-ийг өгвөл зүгээр. Миний хувьд болохоор би paper based-ийг өгдөг. Тэгээд өгөөд дадчихсан учраас paper based нь илүү эвтэйхэн санагддаг. Гэхдээ computer based ч гэсэндээ яг адилхан стандартаар зүгээр дэлгэцэл харж ийн гэсэн үг. За тэгээд IELTS-д бэлдэх онлайн сургалт бол байгаа. B1 түвшинд зориулсан IELTS-ийн 6 нэмэх гэсэн курс маань байгаа. Энэ вебсайт дээр байгаа. За тэгээд Pre-IELTS буюу А2 түвшний сургалтаа болохоор 9 сарын эхээр зарлана. Тэгээд бүгдээрээ видео сургалт байгаа. Видео сургалтын турш үзэж явах явцдаа надаас чатаар тусламж аваад явах боломжтой. IELTS маань бас 2 төрөл байдаг. Шалгалтын төрөл нь болохоор Academic, General гэдэг 2 байгаа. Academic нь болохоор дээд сургууль сурах байгаа хүмүүст тохиромжтой. General нь болохоор ажил төрөл эрхлэж байгаа хүмүүст тохиромжтой. Англи хэл, солонгос хэл хоёрыг зэрэг сурах арга байгаа болов уу гэсэн байна. Ерөнхийдөө хоёр хэлийг зэрэг сурах боломжтой. За ялангуяа солонгос хэл, англи хэл хоёр нэлийн хоорондоо өөр учраас бүрэн сурах боломжтой. Гэхдээ мэдээж нэг хэл сурж байгаагаас илүү challenging буюу илүү сорилттой байх болно. Гэхдээ солонгос хэлийг ерөнхийдөө монгол хэлтэй нэлээд төстэй алтай язгуурын хэл гэдэг учраас солонгос хэл монгол хүмүүст сурахад нэлээд тохиромжтой байдаг. Англи хэл болохоор арай хол. Гэхдээ мэдээж боломжгүй зүйл гэж байхгүй, зөндөө олон хүмүүс англи хэл сураад, ажиллаад, амьдраад болоод байгаа учраас хүн болгон төгс эзэмших боломжтой. Гэхдээ би өөрөө солонгос хэл мэдэхгүй учраас яг энэ асуултан дээр бол энэ хариултыг л өгье. Дараагийн асуултууд нь болохоор тусдаа контент болж орвол илүү тохиромжтой асуултууд байгаа. За хэрхэн өгүүлбэр эхлэх ийм аргыг суръя. Тэгээ жишээ өгүүлбэртэй, хэллэгтэй, зөвлөмжтэй, за дүрм үзье гэсэн байна, эсийн ашиглах үгс гэсэн байна. За эдгээрийг бол би тусдаа контент болгоод рил болгоод эсвэл Facebook дээр урт видео болгоод оруулах боломжтой. За видеог маань дуустал нь үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээ нэг хэлэх шинэ мэдээ байгаа. За энэ болохоор YouTube channel дээрээ хийсэн хамгийн сүүлийн монголоор ярьсан видео маань байгаа. За үүнээс хойш болохоор би энэ channel-аа ашиглаад англиар ярьсан контентуудыг хийх гэж байгаа. Гэхдээ мэдээж англи хэлийг сурах тийм контентуудыг хийсээр байх болно. Тийм учраас тагсан хിവэрэ байгаарай гэж уриалж байна. За ингэснээр болохоор би өөрийнхөө англи хэлийг сайжруулах, тэгээд дээрэс нь олон улсад контентоо хүргэх, цар хүрээгээ тэлэх ийм шийдвэрийг гаргасан байгаа. За энэ хүү видеог үзсэн танд баярлалаа. За танд таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Баяртай.